Live video starting. You're now live гэж байна. За сайн байцгаана уу бүгдээрээ. Оргил подкастт тавтай морил. Өнөөдрийн манд дугаараар бүгдээрээ ой тогтоолт ба хүний тарих гэдэг ерөнхий сэдвээр лайв хийцгийх гэж байна. Тэгээд үүнийг ерөнхийдөө хэл сурахад яг ямар уялдаа холбоотой вэ? Яаж юуг нь ойлгож иж хэл сурахтаа илүү сайн ашиглах вэ гэдэг талаар ярилцъя. За тэгээд мэдээж комментууд байвал үлдээгээрэй. Уламжлал ясны дагуу сүүл хэсэгт нь комментуудад нь хариулахыг хичээнэ. Тэгээд яг одоогийн байдлаар бол бэлдсэн сэдвэрээ ярилцсанаа. За. Тэгэхээр бүгдээрээ ой санамжийг эхлээд ойлгоцгоё. Тэгээд яг хэл сурахад энэ яг яаж нөлөөлдгийг, би яг яаж хэл сурдгийг гэдэг талаар бас илүү дэлгэрэнгүй ярилцгаая. Тэгэхээр хамгийн эхлээд ой санамжийг ойлгохын тулд бүгдээрээ Hermann Ebbinghaus гэж хүний тухай эхлээд бүгдээрээ ойлгоцгоё. Тэгэхээр энэ хэн бэ гэвэл Hermann Ebbinghaus гэдэг нь одоо энэ хүн байна. Тэгэхээр энэ хүн бол одоо 1900 оны ихэр нас барсан, 1800 оны үед амьдарч байсан герман хүн. Тэгээд миний өмнө зөндөө харуулж байсан forgetting curve гэж байдаг. Одоо марталтын граф гэсэн үг юм да. Тэрийг ерөнхийдөө анх үүсгэн бүтээсэн хүн гэж хэлж болно. Тэгэхээр тэр нь бол одоо жишээ нь энэ граф байна. Y тэнхлэгт нь хэр их зүйлийг нь санаж байгаа вэ гэдэг. Харин X тэнхлэгт нь өдрүүд нэг хоног өнгөрлөө 50% нь санана гэсэн үг. Одоо шинэ үгнийхаа ч юм уу шинэ концептийнхаа хэрвээ дахиж давтуулж санахгүй бол цаашаа 5 хоногийн дотор гэхэд 20-30% нь 25% ч юм уу санах магадaltaй. Тэр зүйлийгээ санах магадлал ингээд буурна гэсэн үг. Тэгээ 12 хоногийн дараа гэхэд 10% ч үт юм уу. 40 хоногийн дараа гэхэд ерөнхийдөө баг бүгдийг мартах магадaltaй гэсэн үг. Тийм учраас би spaced repetition гэж зүйлийг бас өмнө зөндөө ярьж байсан тийм ээ. Хэрвээ 2 дахь одоо өдөрт нь буюу 1 хоногийн дараа давтамжийг оруулж ирэх юм бол буцаад сэргэнэ. Тэгээд мартах хугацаа нь илүү одоо удаашрна. Эсвэл мартах магадлал нь илүү багасна гэсэн үг. Тэгээд 4 дахь өдөр нь ч юм уу дахиад нэг сануулчих юм бол дахиад мартах магадлал нь илүү багасна. 6 дахь өдөр нь 8 дахь өдөр нь гэх мэт сүүлдээ ингээд хідэн давтамжийн дараа ой санамжинд гүн суuna гэсэн үг. Тэгэхээр энэ бол spaced repetition гэж одоо хэл сурдаг хүмүүсийн бүгднгийнх нь хэрэгжүүлдэг жишээ нь арга байна. Тэгээд гэхдээ яг энэ аргыг яаж хэрэгжүүлэх юм бэ? Одоо жишээ нь 100 үг, 200 үг, 1000 үгийг яаж ингэж яг зөв цагт нь зөв үед нь сануулж явах юм бэ? Өдөр болгон бүгдийг давтах хэрэгтэй юм уу? Яг мартах гэж байгаа үед нь давтах хэрэгтэй гэж байна. Яг яаж давтах вэ гэдэг талаар бас бүгдээ ярилцъя тийм ээ. За тэхийн тулд одоо жишээ нь мэдээж энэ Anki Web гэж өнгөө одоо бас spaced repetition-ы flashcard-ны application байдаг. Энийг бас ашиглаж болно. Гэхдээ энэ ашиглахад жоохон хэцүү. Эхлээд ялангуяа setup хийхэд жоохон ажиллагаа ордог. Нэгэнт setup хийцэн бол маш сайхан үр дүнтэй. За тэгээд хүн болгон мэдж байгаа Duolingo. За би бол одоо жишээ нь Duolingo дээр яг одоо 423 хоногийн стриктэй явж байна. Нийтдээ Duolingo дээр 326,977 XP-тэй байна. Тэгээд нийт хэлүүд дээр бол ийм хэлүүдийг сурч байна. Тэгээд Duolingo-г бол би 2017 оны 1 сараас хойш хэрэгэлсээр ирсэн. Та бүхэн мэдэх бах. Тэгээд Duolingo дээр хэрвээ чинь одоо чинь practice гэдэг рүү ингээд ороод харах юм бол энд 30 нэмэх гэж байна. Words. Duolingo цаанаасаа миний ойрд ашиглаагүй үгнүүдийг хуваарлаад яг саяны энэ forgetting curve-ны дагуу доктор Ebbinghaus-ийн одоо марталтын энэ онлын дагуу надад санал болгож байна гэсэн үг. Миний мартах гэж байгаа үгнүүдийг франц хэл дээр жишээ нь байна. За memorize-ыг бол би жишээ нь Duolingo-гоос өмнө нь хэрэгжилж эхэлж байсан. Тэгэхээр memorize бол 2016 оноос би анх хэрэгжилж эхэлсэн. Энэ дээр бол 3-4 сая оноо цуглуулж байсан. Одоо хүртэл memorize-ыг бас ашигладаг. Энэ маань бас яг адилхан flashcard-ны системээр яг мартах гэж байгаа үед нь одоо review mode гэдгийг рүү орох юм бол жишээ нь гарч ирнэ. За my words одоо хятад хэл дээр memorize дээр 300 үг давтах хэрэгтэй. Одоо энэ цэцэг маань ингээ бүрэн ургацсан байвал минийх болж одоо жишээ нь давтах шаардлагагүй. За энэ цэцэг жоохон өөх гээд ирж байна гэдэг нь энэ үгээ давтах цаг нь болсон байна гэсэн үг. Тэгээ ингээ review modes гэдэг рүү орохлоор надад
давтах шаардлагатай ганцхан үг байна гэсэн үг. Тэгэхээр би үгнүүдээ сайн давтцсан байна гэсэн үг. Гэх мэт ингээд цаанаасаа автоматар энэ forgetting curve системийн дагуу намайг мартах байгаа үгийг маань эргээд сануулад яадаг гэсэн үг. За энэ бас нэг миний ашигладаг app байна. Link гэдэг LinkQ гэдэг. Энэ миний өмнө зөндөө ярьж байсан Steve Kaufman гэж polyglot 60 наснаас хойш 6-7 хэлийг сурсан гэд байдаг хүний маань хийсэн app. За жишээ нь хятад хэлэн дээр би ингээд текст уншина. Тэгээ уншиж байгаа текстнээсээ шууд орчуулгыг хараад ни хаа гэж байна. Хэлүүлж болж байна гэх мэт. Тэгээ энийгээ текстээ уншаад энийгээ мэдхгүйгээ энэ ч нэ review хийгээд бас яг саяны space repetition системээр. Тэгэхээр Duolingo, Memrise, Link, Anki бүгд яг адилхан саяны space repetition системийг ашиглаж байна гэсэн үг. Тэр 1800 оны үеэс хойш сэтгэл зүйн одоо энэ профессор Ebbinghaus гэж хүн маань батлаад тэгээд энэ хүн маань өөр дээрээ туршилт хийгээд тэгээд хүн яг яаж хүний ой санамжийг яаж ажилтдаг юм бэ гэдэг туршилтыг хийсний эцэст одоо бид нар энэ бүх шилдэг апууд маань тэр Монголын оюун ухааны академи маань тэр энэ хүний судалгаан дээр тулгуурлаж хичээлээ заадаг. За тэгэхээр жишээ нь энийг би ингээд уншлаа. Ни хао ма 欢迎来到 Link 你叫什么名字你想学习一门新的语言吗гэх мэт ингээд энэ үгнүүдийг би мэдж байна гэсэн үг. Доогор нь баг зэрэг зураас байх юм бол би тэр үгийг мэдгүй байх магадaltaй гэх мэт. Тэгээ энийг ингээд review хийгээд давтах боломжтой гэсэн үг. За тэгээд энийгээ цаашлаад бас миний өөрийн Octolearn дээр бас ороод иймэрхүү түүхүүдийг уншаад задаргааг нь бас үзээд явж болно гэсэн үг. Гэх мэт лайв дээр ярьж байсан comprehensible input буюу ойлгомжтой бөгөөд сонирхолтой агуулгатай зүйлийг шингээж авч өөртөө сурна гэдэг систем гэсэн үг. Тэгэхээр энэ системийг ашиглахдаа ингэж space repetition гэдэг одоо хүний ой санамжин дээр тулгуурласан хүний ой санамж хизээ мартдгийн хизээ үгээ сандгийн гэдэг дээр тулгуурласан зөв цагт нь сануулдаг иймэрхүү хэрэгслүүдийг би бол одоо жишээ нь ашиглаж хэлийг сурдаг байх нь. За тэгээд мэдээж одоо онлайн сургалтын дээр ч юм уу яг энэ системийг бас ашиглаад таныг яг хичээлээ үгнүүдээ мартах гэж байгаа үед чинь сануулна гэсэн үг. Тэгэхээр бид нар махчлаад одоо 100 үгний лист гаргаад ч юм уу тэрийг ингээд бүгднгийн давтаад авах хэцүү. Тэгэхээр яг мартах гэж байгаа үед нь дахин давтах, хэрэгтэй үгийг нь давтах, тэр үгний контекстийг нь олон талаас авах гэх мэт маш чухал зүйлсүүд байгаа. Тэгэхээр эргээд одоо бүгдээрээ тарих яаж ажилтдаг юм бэ? Яг ой санамжийг яаж ажилтдаг юм бэ? Үг яаж ой санамжинд суудаг юм бэ гэдэг талаар зураг зураад сурцгаая. Бидний тарих одоо хиймэл оюун ухаан гэж зүйл маань хөгжөөд одоо маш мундаг болсон байна тийм ээ. Тэгээ хиймэл оюун ухаан маань юун дээр тулгуурсан бэ гэхээр neural network гэж юм дээр тулгуурсан. Neural гэдэг маань одоо мэдрэлийн эс, neuron гэдэг үгнээс гаралтай тийм ээ. Тэгэхээр ийм нейронуудын мэдрэлийн эснүүдийн network буюу холбоо одоо энэ аалзны шүлс шиг энэ network-ын дээр тулгуурлаж иж хиймэл оюун ухаан бас ухаан гэдэг зүйлийг олж авсан байна. Энийг хөгжүүлээд machine learning гэж одоо энэ датануудыг тэр machine learning neural network руу хооллоод тэр олон датаг хүлээж аваад яг бидний хэл сурдаг энэ acquisition method гэж хэлээд байгаа эзэмших арга буюу шингээх аргаар хиймэл оюун ухаан бас хөгждөг. Хиймэл оюун ухаан бас тэгж хэл сурдаг. Яг одоо хиймэл оюун ухаан тэр аргаар бас яг энэ байгалийн аргаар сураад ChatGPT жишээ нь тантай монголоор ярьж чаддаг. Тэгэхээр яг энэний дагуу бид нэр өөрсдөө бас хэлийг сурахдаа маш их дата аавна. Тэр датан дээр бидний нейрон буюу бидний тархины neural network нь яг яаж ажилладаг юм бэ гэдгийг бүгдээрээ задлж сурцгаая. За нэг юм шинэ үг байлаа гэж бодъё. За тэр үг нь за ямар үг байх вэ? За би өмнө нэг видеон дээр дурдчихсан үг. Cheval гэж Франц үг байна тийм ээ. Cheval. Энэ үгтэй бид нэр зүгээр ингээд танилцж өнгөрөөд за cheval гэж үг энэ үг нь морь гэсэн үг гэд би тань зүгээр нэг дурдах юм бол таны тархинд гүн суухгүй гэсэн үг. А тэрний оронд жишээ нь бүгдээрээ Google гэж үзцгээе. Google-ээр cheval гэж хай. Cheval. Тэгэнгუთ морины зурагнууд гарч ирж байна. За одоо энийгээд нейрон дээр бид нар энэ үгийг холбож гинэ гэсэн үг. Энэ бол cheval. Энэ амьтан бол cheval. Тийм ээ? Гэх мэт. Ингээд энэ зурагтай холбож гинэ гэсэн үг.
нүдэрээ бид нэр ингээд мэдээллийг холбоод танилцж гин гэсэн үг. За тэгээд эргээд бид нэр cheval гэдэг үг руугаа ингээд орж ирэх юм бол энэ үг нь одоо энэ амтын юм байна гэдэг. Монгол үг морь гэдэг үгтэй холбохгүйгээр за энэ амтныг ингээд зурж үзүүлье тийм ээ. За ийм амтан юм байна. Тэгэхээр энэ амтан cheval. За энэ амтантай холбоотой дурсамж байна уу? За одоо жишээ нь би жоохон байхдаа chevalд өшөглүүлж исэн. Cheval хоошоогоо намайг өшөглөөд би хоошоогоо нисэж исэн. Тэгээ тэр үеигээ би төсөөлж болж байна. Cheval cheval яаж байгаа юм бэ гэдэг ч юм уу тийм. Ингээд дахиад нэг зүйлтэй холбож гин гэсэн үг. За дахиад нэг зүйлтэй холбох юм бол одоо англи хэлний cavalier гэж үг байна. Cavalier гэдэг маань морин цэрэг гэсэн үг. Энэ одоо Францны chevalier гэдэг үгнээс гаралтай. За нэг юм баатарэр морин цэрэг chevalier магадгүй урт жадтай. Ийм жадтай chevalier гэх мэт. Chevalier. Англи хэл дээр cavalier гэдэг. Испани хэлэнд ч юм уу те cavallo гэдэг. Тэр нэг үгнээс гаралтай үг байх нь. Тэгэхээр иймэрхүү олон зүйлсийг холбоно. Тэгэхээр chevalтай холбоотой түүхийг зохиож боддог ч юм уу. Тэгээд магадгүй та Францад амьдарч байгаа бол тэр cheval-ыг очиж унаад тэр үнэртэж байгаа хамраараа үнэртэж байгаа тэр үнэр тэр зураг одоо энэ зураг тэгээд тэр цэргийн одоо түүх магадгүй шадар 3 цэрэг 3 chevalier гэдэг ч юм уу те эсвэл тэр моринд өшөглүүлж байгаа тэр мэдрэмж тэр өвдөлт энэ бүх зүйлтэй ингээд олон зүйлтэй энэ cheval гэдэг үгийг холбож одоо веб буюу network ингэж үүсгэснээр энэ үг бидний тарихынд уламгүйн сууна гэсэн үг. Тэгэхээр яг хүний тарих яаж ажилдаг вэ гэхлээр бидний ой санамж яагаад зарим зүйлийг санаад зарим зүйлийг мартаад байдаг юм бэ? Яагаад зарим зүйлийг мартдаг вэ гэхлээр бидний ой санамж бас яг энэ компьютертэй адилхан. Компьютер дотор одоо түүний тархин дотор мэн CPU гэж байгаа тийм ээ, Core Processing Unit компьютер дотор байдаг шиг. RAM гэж байгаа. Тэгээд storage буюу одоо hard drive гэж байгаа тийм ээ. SSD card байна, HDD card байна. Энэ storage маань бидний тархины урт хугацааны ой санамж маань тэр hard drive маань байна. Харин богино хугацааны одоо working memory гэж хэлдэг. Богино хугацааны ой санамж маань бидний одоо RAM байна тийм ээ. Rapid access memory гэж хэлдэг. Rapid access memory гэж юу гэсэн үг вэ гэхээр түргэн одоо гаргаж ирж болдог тийм ой санамж. Тэгэхээр яг одоо миний компьютер чинь танд харуулсан энэ Photoshop-ыг онгойлгоцсон байна. Саяны харуулсан энэ веб браузерыг онгойлгоцсон байна. За яг одоо энэ лайвыг хийж байгаа Facebook-ыг онгойлгосон байна. Тэгээ энэ лайвыг Facebook руу холбох OBS гэдэг програмыг онгойлгосон байна. Тэгэхээр энэ бүх програм яг одоо миний компьютер дээр онгорхой байна гэдэг нь миний RAM-наас идэж байна гэсэн үг. Тэгээд яг одоо миний Facebook-ыг ашиглаж илаа гэд энэ миний компьютерийн урт хугацааны меморинд бол суухгүй буюу миний hard drive руу бол орохгүй. Hard drive дээр юу байгаа вэ гэхээр энэ Facebook-ыг онгойлгодог браузер нь бол суудсан байгаа. Application нь бол downloaded, installed болсон байгаа учраас hard drive руу орсон байна. Яг тэрнтэй адилхан бидний ой санамжийн урт хугацааны меморинд урт хугацааны ой санамжинд hard drive руугаа бид нар энэ үгнүүдийг яаж оруулах вэ гэвэл hard drive нь одоо бид нар калори ашиглаж иж сэтгэдэг тийм ээ. Хүний тархин нийт ганц хоёрхан одоо 1.5 1.4 кг мөртлөө бидний биений 2-3% эзэлдэг мөртлөө бидний шатааж байгаа калорийн 20% эзэлдэг тийм ээ. Тэгэхээр 20% калори шатааж иж бидний тархи ажиллаж байна гэдэг чинь энерги нөөцлөх ёстой. Биднэрт хязгааргүй энерги байхгүй. Хязгааргүй калорийг бид нар идээгүй. Тийм учраас алийг нь мартах вэ, алийг нь санах вэ гэдгийг хуваарлах ёстой байгаа. Биднэрт өдрийн 24 цаг нүдэн нээсэн цагаас хойш харсан бүх зургаа hard drive руугаа хийгээд санаад, сонссон бүх мэдээллээ hard drive руугаа хийж санаад тэгхийн бол одоо тийм өвчтэй хүмүүс байдаг. Ямыг мартаж чаддаггүй. Eidetic memoryтэй бүх юмыг ингээд download хийгээд татаад байдаг хүмүүс байдаг. Тэр бол одоо жоохон сэтгэс мэдрэлийн асуудалд хүргэдэг тийм аюултай өвчин. Тэгэхээр бид нар мартаж явах ёстой. Цаанаасаа мартаж явах ёстой. Гол чухал
мэдээллүүдийг л санаж авах хэрэгтэй, тийм ээ. Тэгэхээр бид нар хэл сурахдаа ч юм уу аливаа зүйлийг ер нь шинэ зүйлийг сурахдаа энэ зүйл чухал мэдээлэл шүү гэдэг мэдээллийг тархиндаа яаж өгөх вэ гэвэл яг саяны дасгалуудыг хийх маягаар дахин давтамжуудтайгаар яг мартахаас нь өмнө дахин давтан сануулах болон олон зүйлтэй холбож нейрон мэдээллийг холбох. Тэгэхээр эргээд одоо чинь бид нар сургуульд байсан үеийг бодох юм бол за би жишээ нь 5 дугаар ангийнхаа 10 сарын 2 дахь 7 хоногийн одоо түүхийн хичээлээ санаж гин үү? Юу үзсэн бэ гэвэл та санахгүй байна. Харин хамгийн дурсамжтай мөч юу вэ? Тэр хичээлээс ч юм уу те хамгийн мартагддаггүй зүйл нь юу вэ гэх юм бол сэтгэл хөдлөлтөй холбоотой ямар нэгэн түүх сторитой холбоотой зүйл байдаг. Тэгэхээр та магадгүй одоо 10 жилээ төгсөөд 10 жил, 20 жил, 30 жил, 40 жил ч өнгөрсөн байсан тэр зүйлийг одоо хүртэл санаж идэг бол яагаад тэр санаж байгаа вэ гэхлээр тэр таны хувьд тархинд core memory буюу чухал мэдээлэл болж орсон байна. Тэгээд та тэр үйл явдал болсны дараа орой болгон унтахад энэ бол санах ёстой чухал мэдээлэл шүү гэж тархич нь зүүдэнд чинь хуваарлаж эхэлсэн байна. Тэгэхээр бидний зүүд ерөнхийдөө хоёр төрлийн зүүд байдаг тийм ээ. Ямар хоёр төрлийн зүүд байдаг вэ гэхлээр REM sleep болон REM sleep буюу rapid eye movement гэж байна. Нүдний хурдан хөдөлгөөний унтах үе. Тэгээд deep sleep буюу гүн нойр. Тэгэхээр энэ REM sleep нь бидний нүд ингээ хурдан хөдөлж идэг, яг дөнгөж унтаж эхэлж явах үед ингээд явж идэг процесс. Энэ нь яадаг вэ гэхээр таны өдөржингөө болсон мэдээллийг тархич нь хуваарлж идэг. За, алийг нь хаях уу, алийг нь авч үлдэх үү гэдэг. Тэгэхээр маш том сэтгэл хөдлөсөн айдас, маш тийм ялангуяа бүр айдас. Тэгээд эсвэл өөр тийм ноцтой амьдралд заавал санах ёстой гэсэн мэдээллийг сэтгэл хөдлөл их байх тусам энэ REM sleep чинь хуваарлаад deep sleep-ний үед чинь таны тархины урт хугацааны ой самж руу буюу hard drive руу чинь уншуулж идэг гэсэн үг. Install хийж идэг гэсэн үг. Тэгэхээр тэхийн тулд биднэрт сэтгэл хөдлөл ой санамжтай шууд холбоотой байх нь. Тэгэхээр таны тэр мэдээлэл одоо жишээ нь тийм учраас би сая тэр cheval гэдэг үгийг тайлбарлахдаа би моринд өшөглүүлж исэн түүхээ холбож байгаа тэр үгтэй. Эсвэл багт байхдаа тэр шадраг 3 цэргийг үзчихсэн үе тэр магадгүй морийг нь Франц одоо кино учраас тэрнтэй ингэж холбогдох юм уу гэх мэт. Иймэрхүү байдлаар тэр миний сэтгэлийг хөдөлгсөн тэр надад ингээд хоногшох тийм түүхтэй холбохч байт юм уу гэх мэт. Тийм учраас ерөнхийдөө тэр сурж байгаа хэлийнхаа одоо яг их оронд нь очиж сурах нь давуу талтай байдгийн нэг шалтгаан нь одоо жишээ нь би Итали хэл сурж байгаа бол Италид очиод пицца идэх, Италид очиод би Ромд тэр Колизеумын хажууд кофе уугаад суух магадгүй. Тэр мөч болгон тэр кофений амт үнэр, тэр пиццаны амт, магадгүй нэг вино ууж байгаа тэр виноны амт, тэр бүхнийг бид нар тэр Итали гэдэг хэлтэй, тэр Итали гэдэг соёлтой ингэж холбож санана гэсэн үг. Тэгэхээр тэр Итали үг болгон цаанаасаа Итали сүнс нь миний биед мэдрэгдэж гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр хэлийг сурахад бас одоо миний хувьд шинэ хэлийг сурах болгонд миний дотор нэг шинэ миний нэг хөвлбөр үүсэж идэг. Тэгэхээр миний дотор нэг жижигхэн Франц оргил байдаг, миний дотор нэг жижигхэн Итали оргил байдаг, миний дотор нэг жижигхэн Англи оргил байдаг гэх мэт. Тэгэхээр энэ бүгдийг ингэж дотроо үүсгэнэ гэсэн үг. Дотроо жижигхэн хөвлбөрийг үүсгэнэ гэсэн үг. Тийм учраас тэр хэлэнд ингэж дурлах ёстой. Дурлна гэдэг нь тэр хүчтэй мэдрэмжээр тэр үгнүүдийг ингэж холбож гинэ гэсэн үг. Тэгэхээр миний хувьд хэл болгон дээр за одоо жишээ нь саяны юу бүгдээр онгойлгож үзье. Энэ link гэдэг апыг. Тэгэхээр энэ link гэдэг апны одоо энэ дээр жишээ нь би Франц хэлэн дээр 2639 үгийг яг энэ апыг ашиглаж
тогтоож авч исэн байна. Герман хэлний 2558 үгийг би энэ апыг ашиглаж тогтоож авч исэн байна. Итали, Япон гэх мэт хэлүүд дээр бол нэг цаг зарцуулаагүй байна. Орос хэлний 1400 эдэн үгийг гэх мэт энэ ап дээр би ингэж ашиглаж суулгасан байна. Тэгэхээр мэдээж дан ганц энэ апыг ашиглахгүй энэ олон апуудыг ашиглаад ном унших, хүмүүстэй ярилцах, багш нараас суралцах гэх мэт маш олон аргыг хэрэгжилж байгаа учраас мэдээж хэл болгон дээр олон мянган үгийг би бол мэддэг гэсэн үг. Тэгэхээр англи хэл дээр бол би бүр магадгүй 80-90 мянган үгийг мэддэг юм шиг байна. Тэгэхээр нийт монгол хэл дээр бас олон мянган үгийг мэднэ. Тэгэхээр нийтдээ би бараг хэдэн 100 мянган үгийг мэддэг болж таарах гэдэг. 100-200 мянган үг миний тархин дотор байж идэг гэсэн үг. Тэгээд түрүүний одоо морь гэдэг үгийг хүртэл би ингээд 10 өөр орны хэлээр ч юм уу хэлж чадах ч байт юм уу. Гэх мэт энэ олон холбоосууд, нейро холбоосууд, одоо мэдрэлийн холбоосууд миний тархин дотор ингээд суудсан байгаа гэсэн үг. Тэгэхээр мэдээж яаж ингээд суудч уу? Одоо энэ сууд ухаантай хүн юм уу гэвэл үгүй. Зүгээр тархиа яаж ашиглах вэ? Тархи маань яаж ажилдаг вэ гэдгийг илүү сайн ойлгоод тэрэн дээр нь ингэж ажилласан гэсэн үг. Тэгээд яг жимэнд явдаг шиг, одоо булчингаа хөгжүүлдэг шиг тогтмол энэ тархины дасгалгуудыг хийж байдаг. Тэгэхээр одоо бүгдээрээ төлөвлөгөө боловсруулцгаая. Ямар төлөвлөгөө боловсруулах вэ гэвэл тархиа яаж ийм булчинтай болгох вэ гэх юм уу та. Тархиныхаа энэ шинэ холбоосуудыг яаж хүчтэйгээр ингэж холбож чаддаг болох вэ гэдэг тал дээр бүгдээрээ ажиллацгаая. За тэгэхээр дахиад зураг зураад үзцгээе. За саяных шиг ингэж бид нар ингэж олон зүйлийг холбоно. Гэхдээ нэг маш чухал зүйл нь юу вэ гэвэл миний байнга өмнө ярьдаг байсан зуршил гэж зүйл байна. Тэгэхээр би 2000 магадгүй 2010 онд ч юм уу тийм намайг ийм олон хэл сур ингэдэг гэдэг юм бол би чадахгүй байх байсан. Тэгэхээр энэ зуршлыг суулгахын тулд бид нэр эхлээд зуршлынхаа тархины зуршлын талынх нь одоо бүтцийг судалцгаая. Тэгэхээр допамин гэж юу вэ? Допамин гэж би энэний допамины талаар би зөндөө ярьж байсан. Гисэн мөртлөө би допамины тухай хүмүүсээс асуухлаар хүмүүс допаминыг буруу ойлгосоор л байдаг юм билээ. Тэгэхээр коммент секшнээс допамины тухай асуучих. Допамин гэж юу вэ манайхаа? Допамин гэдгийг нэг тайлбарлаад өгөх юм байна уу? Маш олон хүмүүс аз жаргалын гормон гэж андуурдаг. Допамин бол аз жаргалын гормон бол биш байгаад байгаа шүү. Тэгэхээр допаминыг маш товчхон тайлбарлаад байгаа юм. Энэ допамин гэдэг гормон байна мотивацийн гормон. Мотивац. Хүслийн гормон. Хүсэл, тэмүүллийн гормон. Тэгээд ерөнхийдөө бидрийг тэмцүүлдэг тийм гормон гэсэн үг. Амлалтын гормон. Аз жаргалыг амладаг гормон гэсэн үг. Тэгэхээр эдгээр зүйлсийг допамин удирддаг. За хүсэл тэмүүллийн гормон гэж манай гам болд үзэгч маань, үнэнч үзэгч маань бичиж байна. Яг үнэн бичиж байна. За энэ гормоны учир шалтгааныг бүгдээрээ ийм судалгаан дээрээс ойлгоцгаая. Хулган дээр бид нар ийм судалгаа хийсэн тийм ээ. Хулган дээр ямар судалгаа хийсэн бэ гэхээр хулганыг нэг ийм Т үсгэн хэлбэртэй одоо төөрдөг байшин юм уу мейз руу оруулаад хулган маань хаалга онгойлоо тас дуурлаа. Энд чинь хаалга онгойно. Энд чинь шагнал байгаа. Шоколад байгаа. Энэ шоколадыг олж идтэл энэ хулган энэ замыг үнэртэж ханыг нь майжиж ингэж явна. Энэ хугацаанд эхлээд
хаалга онгойх энэ мөчид хулганы тархины үйл ажиллагаа ийм өндөр байсан. За эхлээд ийм өндөр байсан. Тэгээд энэ ч нэ шоколадыг олж авсан. Тэгэхээр энэ ч шагнал. Энэ ч нь одоо таних тэмдэг. Тэр зуршлын таних тэмдэг. Буюу хаалга онгойх. Гэтэл олон дахин давтсны дараа хулганы тарих ийм өндөр түвшинд ингэж ажиллаж агаад хаалга дуурахад буюу таних тэмдгийн үед үйл ажиллагааны тархины үйл ажиллагаа өндөр байжгаад буураад маш бага байжгаад буцаад шагналаа авахтаа өсөж исэн гэсэн. Яг энэ бол тарих нь унтж байгаатай адилхан амарч байсан гэсэн. Зуршлыг үлдэж явах явцад. Тэгэхээр миний тарих яасан бэ гэхээр миний тарих энэ олон жилийн дараа хэл сурч амардаг болцсон гэсэн. Шинэ юмыг тархиндаа суулгах нь баг амралт шиг амархан болчихсон гэсэн. Тэгэхээр энэ байдал руу бид нэр хүрэхийн төлөө тэмүүлэх ёстой гэсэн. Тэгээд допамины тухай нэг туршилтын түүхийг ярьж өгвөл допамин бидний тэр нэг хулганууд дээр ихлээр ингээд санамсаргүй допаминыг олж нээсэн байна. Стимулейт хийдэг тархиныг ингээд үйл ажиллагааг нь өсгөдөг юм төхөөрөмж тархинд суулгаад тэгээд нэг коноп дарах юм бол тийшээ нь ингээд тог явуулаад тархиных нь яг тэр хэсгийг стимулейт хийж өсгөдөг. Тэгэхээр яг тэр төхөөрөмжийг хулган дээр суулгасан чинь тэр хулган хэдий өсөж байгаа хэдий ч хоол идэхийн оронд тэр конопыг л дарсаар байсан. Хүн дээр дараа нь энэ туршилтыг явуулахад мэдээж тэр хулганыг ажиллаад энэ аз жаргалын гормон юм байна гэж эхлээд бодцоосон байна. Дараа нь хүн дээр энэ туршилтыг хийхэд тэр хүн очоод тэр конопыг дарахад тэр бас допамин ялгарч байгаа. Тэгээд дараа нь тэр хүн маш олон удаа секундэд бараг хэдэн удаа дараад минутанд бараг 100 удаа тэр конопыг дарсаар хагаад дараа нь туршилт дуусаад бүгдээрээ хоолныхаа цаг болсон чинь завсарлагаан болоход мэдээж тэр төхөөрөмжийг унтрааж байгаа. Төхөөрөмжийг унтраатал нөгөө хүн маань төхөөрөмжийг унтрааснаас хойш 50-60 удаа тэр конопыг дарсаар байсан гэж. Тэгээд дараа нь эрдэмтэд маань тэр туршилтанд орсон хүмүүсээс асуугаад яагаад ингэ дараад байсан юм бэ? Тийм сайхан кайфтай одоо гоё зүйл байсан юм уу гэсэн чинь ерөөсөө тийм сайхан бол байгаагүй. Харин дахиад нэг тэр конопыг дахиад нэг удаа дарчих юм бол сайхан мэдрэмжийг авах юм шиг санагдаад байсан гэж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл биднийг донтуулдаг, бидний хүсэл эрмэлзлийг төрүүлдэг. Одоо энэ орчин үед Facebook, Instagram гэж энэ аппликейшнүүд маань тийм ээ скроллдуулдаг одоо энэ эрдэмтэд хэдэн зуун мянган долларын цалинтай ажиллаж байгаа тийм ээ. Тэгээд Instagram жишээ нь яаж ажилладаг вэ гэхээр Facebook ч гэсэн ерөнхийдөө YouTube ч гэсэн reel үзэн тийм ээ. Reel болгон дээр хамгийн шилдэг reel-ийг тавихгүй. 4-5 за нэг дажгүй нэг сонирхолтой биш юм reel-нүүд явлаа. 5 reel-ний дараа нэг айгүй гоё reel гарч ирлээ. Тэр reel-н дээр бүр хөтлөө илгээ хөшлөө нээлээ найз руугаа явууллаа. Дахиад нилээ интернет скролл хийж байгаад нэг сонирхолтой reel явахгүй жагаад дахиад нэг амар гоё reel гарч ирнэ. Тэрэн дээр бүр магадгүй шоконд ороод вау гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү reel-нүүдийг хаана хизээ хамгийн шилдэг reel-үүдийг оруулахаа хүртэл тэгж тааруулдаг. Яагаад тэгж тааруулдаг вэ гэхээр бид нар слот машин, казиногийн слот машин 777 гэдэг тоог гаргах гад хүмүүс мөнгө хийгээл суугаад идэг. Эмээ өвнөр бүр тэнчэнэ бэлэн гой тавьцсан, дэр мөрөө тавьцсан тэнчэнэ ингээ слот машиныг эргүүлээ сууж идэг. Хамаг мөнгө амьдралынхаа бүх юмыг тэнцээ өрн таран хийгээд. Яагаад гэдэг вэ гэхээр энэ допамин гэдэг хүсэл тэмүүллийн гормоноос болоод хүсэл тэмүүллийн нейротрансмиттераас болоод тэгдэг. Тэгээд энийг би яагаад тайлбарлаад байна? Энэ хэл сурахтай ямар холбоотой вэ гэхээр энийг бид нэр зөв зүйлд ашиглаад хэл сурах, жимд явах гэх мэт иймэрхүү одоо зуршлыг суулгах боломжтой гэсэн үг. Тэгэхээр одоо жишээ нь би жимэнд явдаг. Жимэнд өдөр болгон явдаг. Сүүлийн ялангуяа 99 сараас хойш өдөр алгасахгүй хэдэн 7 хоног жимд явж байгаа. Яагаад тэгдэг вэ? Тэгээд ерөнхийдөө 2019 оноос 24 он хүртэл бас 5 жил тууштай явсан.
Дундуур нь 1 жил жимээ болж жүжицүгээ хийгээд одоо буцаад жимээ хийж байгаа. Яагаад ингэж тууштай явдаг вэ гэхээр зуршлыг суулгасан гэсэн үг. Яаж зуршлыг суулгасан бэ гэхээр одоо бүгдээрээ эргээд энэ допамин руу орцгоё. Допамин энэ таних тэмдэг байлаа. Хаалга онгойлоо энэ хулганы хувьд. Тэгэнгუთ зуршил нь одоо допамин хөдлөн гэсэн үг. Допамин энэ хэсэг дээр ялгарна гэсэн үг. Энэ таних тэмдэг дээр. Дараа нь шагналаа авлаа, чоколадаа идлээ. Тэгэхээр нөгөө жинхэнэ аз жаргалын гормон буюу серотонин, окситоцин гэх мэт энэ аз жаргалын гормонууд бол одоо ялгарч эхэлнэ гэсэн үг. Допамин бол мотивацийн гормон тийм ээ. Бид нар үлсэж байгаа үед хоол идмээр санагдаг, ан хиймээр санагдана гэсэн үг. Ингэж бид нар мотивацчиж тэр үйлдэлийг хийнэ гэсэн үг. Тэгэхээр энэ таних тэмдгүүд 5 байдаг гэж би өмнө хэлжсэн тийм ээ. Нэг нь орчин, хоёр дахь нь сэтгэл хөдлөл, гурав дахь нь цаг хугацаа, одоо өдрийн хэдэн цаг байна. Дөрөв дахь нь хамт байгаа хүн. Тав дахь нь өмнөх хийсэн үйлдэл. Тэгэхээр энэ 5 зүйл таних тэмдгийг чинь одоо бүрдүүлдэг зүйлс. Тэр допамины чинь хөдөлгдөг зүйлс гэсэн үг. Энэ 5 зүйл бүрдчих юм бол би нөгөө тамхин дээр жишээ авчихсан тийм ээ. Балкон дээр тамхи татдаг, бухимдсан үедээ тамхи татдаг, яг өдрийн хоолны цагаар тамхи татдаг, хамт тамхи татдаг, найзтайгаа тамхи татдаг. Тэгээд өмнөх үйлдэл нь хоол идчихээ тамхи татдаг бол энэ 5 давхцаж байгаа үед балкон дээр хамт тамхи татдаг найзтайгаа хоолны цагаар яг дөнгөж хоол идсний дараа бухимдсан ажлын стресстэй үед тамхичин хүн бол тамхи татахгүй байна гэж байхгүй гэсэн үг. Тэр допамин ялгараад тэр саяны тэр харах шиг ингээд дараагийн кнопо дарья гэдэг шиг тамхиа татна гэсэн үг. За тамхиа татлаа. Эндээсээ шагналаа авна. Шагнал нь юу аах вэ? Нөгөө нэг никотино авлаа. Магадгүй төвлөрөл нь сайжирна. Тэр хамт байгаа найзтайгаа буу халлаа. Тэндээсээ ийм серотонин, окситоцин одоо хүнтэй ингээд гоё холбогдож байгаа энерги мэдэрнэ. Тэгээд тэр тайвширлыг мэдэрнэ. Тэр окситоцин аавна гэх мэт. Шагнал нь окситоцин гэсэн үг. Тэгэхээр энэ цикл ингэж үүсэж байгаас шагналын reward цикл үүсчиж тэр зуршил сууж байгаа. Тэгэхээр энийг зөв зүйлд яаж ашиглах вэ гэж бүгдээрээ сурцгаая. Тэгэхээр энийг тамхиа болъё. Тамхины оронд жим хил сурыг. Тэгэхээр хил сурах дээр энийг би яах вэ? Би бол одоо жишээ нь өглөө болгон яг цаг нь өглөө болгон сэрээд эхлээд жимдээ явдаг. Ажил төрөл бүх юм аяхаас өмнө. Орчин мэдээж яг адилхан тэр жимний орчин. Мэдээж гэртээ фит байх боломжтой манай одоо бабо найз маань гэртээ фит байхыг уриалдаг. Миний хувьд бол тэр жимний орчинд очиж тэр мод руугаа ордог. Сэтгэл хөдлөл маань мэдээж өглөө босч байгаа хүнийг адилхан сэтгэл хөдлөлтэй байгаа. Тэр өдрийн стресс юм дарагдаж амжаагүй байгаа. Тэгэхээр маш тайван сэтгэл хөдлөлтэй байгаа. За хамт байгаа хүн магадгүй заримдаа жим партнер байж болно. Миний хувьд бол подкаст сонсоод жимээ бас ихвчлэн хийдэг. Өмнөх үйлдэл нь бас яг адилхан. Жим дээр очиод бас рутинтэй тэнцэнэ очиод халаалт нь адилхан. Тэгээд яг энэ 5 бүрдлээ би очиод төмөр өргөлөө. Тэгээд шагнал нь надад хид байдаг. 2 гол шагнал байдаг. Нэг нь тэр цусны хангамжаар булчингуудаа хангалаа помп хийлээ. Булчингууд маань ингээд помп болоод хөөлөө. Яг тэрэн дээр жимний гоё гэрэлтүүлгэн дээр би яг дээрээс тусч байгаа гэрэлтүүлгэн дээр булчингийн поз авч өөрийнхөө гоё тэр булчингийн ялгарлыг харж кайф авдаг. Магадгүй хаяа стори иддэг. Тэр бол нэг том шагнал. Бас нэг том шагнал нь протеин шейк, уурга, шоколадны амттай протеин уудаг. Тэгэхээр тэр протеиноо би уухын тулд, уурга авахын тулд тэр жимд явах шаардлагатай байдаг гэсэн үг.
Тэгэхээр энэ хоёр системийн одоо үүднээс би жимэнд өдөр болгон яваа сурцсан гэсэн. Тэгээ жим дээр явж байхдаа бас одоо халаалтны юм уу кардиогоо хийж байхдаа явдаг алхдаг зам дээр өксүр алхангаа хилээ сурдаг утсан дээр. Хилээ яг яаж сурдаг вэ гэхэлэр тэгээд тэр хил сурах бас шагналууд байгаа. Тэр хил сурах дээр одоо за энэ апууд дээр бол бүр gamified систем байна тий. Түрүүний хэлсэн шиг тэдэн мянган XP, тэдэн streak энийгээ би ингээд сунгах, энэ streak-гээ сунгах, энэ XP-гээ сунгах миний хувьд ингээд тоглоомжцсон одоо шагнал болсон байдаг. Тэгэхээр тэрийгээ ингээд давтна. Тэгээд миний хувьд шагнал нь суугаад одоо бол хилээ сурангаа жимээ хийнгээ миний тарих амардаг болсон гэсэн үг. Тэгэхээр энэ гүн сууцсан гэсэн үг. За тэгээд нэг жишээнд нь одоо бүгдээрээ хэлээр practice хийцгээе. За хятад хэлийг би сүүлд илүү голцоо үзээд байгаа. Тэгэхээр хятад хэл дээр жишээ хятад хэлний партнертайгаа ярив. 晚上好，你怎么样？ 晚上好，我今天很好，谢谢。你呢？ өнөөдөр жоохон уншаад 我 байна. 也很好，谢谢。你晚上喜欢做什么？ 我晚上喜欢做我喜欢看电影. 你呢? гэх мэт ингээд ярьдаг гэсэн үг. Тэгээд сонсдог. Тэгээд бичдэг. Тэгээд саяны spaced repetition системээр үгнүүдийг давтдаг гэх мэт. За тэгээд нэлээд хэдэн комментууд орж ирсэн байна тийм ээ. Онлайнаар сурмаар байна, орон нутагт байдаг гэн. Octolearn-ийн мен рүү ороод онлайн хичээлүүдийг маань үзэж болно. Бас судахгүй хичээлүүд нэмэгдэнэ. Үргэлж хэрэгтэй зүйл оруулдагт баярлалаа гэн. Баярлалаа. Орчуулга яаж сайжруулах вэ? Орчуулгын апп нь ямар зүгээр вэ гэн. За ер нь орчуулга гэдэг зүйлийг бол хэл сурж явах явцанд бол тийм ээ. Орчуулга нэг хийгээд хэрэггүй. Аль болох шингээж авах хэрэгтэй тэр хэлний гадаад хэлнийхээ дүрм бүх юмыг нь дотроос нь шингээгээд ингээд сонсож инпут хийж авах хэрэгтэй. Дараа нь тэр хэлийг эзэмшсэн хойно холбож, орчуулж дүрмийг нь яг нарийн ширийг нь сурч эхэлж болно гэсэн үг. Сургалт 1 жилийн эрхээ хөнгөлөлттэй үнээр сунгаж болох уу? Гэн онлайн Octolearn-ийн эрхийг болвол ямар ч байсан Octolearn руу орж ирээд чадлах юм бол чөлөөтэй бүгдээрээ ярилцаж болно шүү. За богино хугацаанд аз жаргал төрүүлдэг мэдрэмж дараа давтагдах тусам бага мэдрэгдэг. Энэ болохоор харин яг бас саяны муу зуршлын дагуу бас юу байна л да тийм ээ. Яг яадаг вэ гэхэлэр тэр допамин маань хязгаартай байдаг. Допаминаас одоо допаминыг нь шахаж байгаа тэр гаргаж ирж байгаа үйлдвэрлэж байгаа тэр зүйл маань одоо яг л булчин шиг бас ядардаг. Хязгаартайг үйлдвэрлээд тэгээд цуцна. Тэгэхээр тэр одоо утсыг хэдэн цаг ухаж ингэж гүйлэх хэлээ тийм ээ. Сошиал медиа дээр яг түрний хэлсэн шиг слот машин эргүүлж байгаа юм шиг дараагийн рил дараагийн рил за одоо босч дасгал хийж идэм үү одоо босч ажиллаа хийдэ гэж бодож байгаа ч гэсэн за дахиад нэг рил дараагийн тэр гоё рилийг олчих юмсан гэд допаминдэд дарагдаад суухад тэр допамин чинь ялгараалаа тэгсээр гад нөгөө нэг хүсэл тэмүүллийн ирмэлцлийн гормоно өдрийнхөө шавхаад дуусгачих чинь гэсэн үг. Тэгээд хүмүүс одоо чинь харт амгийг ашиглаж ч юм уу тэрийг ихсгдэг хүмүүс бол байдаг. Харин өдөрт лимиттэй допамин ялгаруулна гэдгийг ойлгоод тэр допамин детокс гэж хүмүүс яриад байгаа нь тэр гэсэн үг. Хүсэл тэмүүллийн гормоно зөв зүйлдээ ашиглахын тулд зөв хэмжээнд хамгаалах хэрэгтэй гэсэн үг. За тэгээд бас нэг маш чухал зүйл маань active recall гэж байгаа шүү. Энийг
яг ой санамжин дээр шинэ үг сурах, шинэ vocabulary, шинэ үгийн сангаа нэмэх дээр хамгийн чухал ашиглах ёстой зүйл маань active recall гэж зүйл байна. Recall гэдэг үгийг бид нэр орчуулах юм бол ерөнхийдөө recall гэдгийг орчуулах юм бол мэдээж call гэвэл дуудах тийм ээ. Re гэхэлэр дахин. Тэгэхээр дахин дуудах буюу нөгөө нэг hard drive-ын дотроосоо хурдан тэр аппликейшнийг онгойлгохын тулд дуудаж гаргаж ирнэ тийм ээ. Тэгэхээр идэвхтэй дуудаж иж бид нар тэр үгийг санана гэсэн үг. Тэгэхээр таних төдийд мэддэг үгийг одоо номноос ч юм уу тэр цээжилж байгаа тэр текстээс ч юм уу хараад танилаа, дахиад давтлаа. Олон дахин таних тусам маш удаан хугацаанд чийжлэгдэнэ. Харин active recall буюу идэвхтэй тэр үгийг санах гэж хичээх юм бол дотроос ухаж гаргаж ирэх гэж хичээх юм бол тэр үг маш одоо амжилттай суугдана гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг түрүүний тэр ой санамж яагаад суудаг вэ? Яагаад гэвэл таны тарих тэр зүйлийг чухал гэж үзэж байна гэж байгаа учраас бид нар тэрийг санах гэж хичээж байна гэдэг чинь шууд бидний мэдрэмжинд даалд ухамсарт энэ мэдээлэл чухал шүү гэдэг одоо зүйл орж ирж байна гэсэн үг. Тэгээд нейрон чинь тэрийг хүчээр ингэж шинэ холбоос үүсэж байна гэсэн үг. Яг нөгөө нэг жим дээр булчинг хөгжүүлэх гэж тэр дасгалыг хийж булчинг ядрааж байгаатай адилхан active recall хийн гэдэг нь одоо түрүүний энэ амтныг Францаар юу гэдэг вэ? Cheval. Тэр active recall. Тэр дасгал чинь өөрөө таныг тэр зүйлийг санахад маш их тус нэмэр болно гэсэн үг. Тэгэхээр энэ дасгалыг байн хийж явах хэрэгтэй гэсэн үг. Тийм учраас би өөртөө орой шөнө унтахдаа заримдаа 30 минут гадаадаар янз бүрийн хэлээр өөртөө одоо тайлан тавих маягаар ярьдаг. Тэндээсээ би active recall хийж гэнэ гэсэн үг. Тэр үгнүүдийг, тэр үйлбэрүүдийг тогтмол гаргаж ирж гэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ active recall-ыг маш одоо идэвхтэй хийж явах хэрэгтэй. Тэгээ саяны тэр space repetition-ыг бас ашиглах хэрэгтэй. Тэгээд neural web тархин дотроо үүсгэх хэрэгтэй гэсэн үг. Таны тархин дотор одоо саяны тэр cheval гэдэг үгийг бид нэр хідэн өөр зүйлтэй холбох вэ? Тэр морины зурагтай холбож болж байна. Тэр морины тухай түүхтэй холбож болж байна. Магадгүй өөрөө морь унаад явж байгаагаар төсөөлөөд одоо түрүүн хэлсэн шиг тэр Италийн тэр Колосеум, Ромын Колосеумын хажууд бид нэр кофе уугаад, вино уугаад, пицца идээд сууж байгаа гэсэн хүн болгонд мэдээж Италид очиж Ромын Колосеумын хажууд суух боломж бол байхгүй. Би бол очиж үзээгүй. Гэхдээ энийг дүрсэлснээрээ бид нэр төсөөллийнхаа чадвар, бидний төсөөлөл хязгааргүй учраас энийг ашиглах боломжтой. Энэ төсөөлөл гэдэг бидний одоо нууц зэвсэг, энэ зэвсгийгээ бид нэр ашиглаад тэр хэлийг илүү амжилттай сурах боломжтой гэсэн үг. За тэгээд өнөөдрийн маань лайвн дээр тарих ба ой санамж гэдэг сэдвээр бүгдээрээ сайхан хэл сурах тухай ярилцлаа. Дараагийн цуврал лекцэн дээр бас өшөө гой зүйлийн тухай ярих болно. Тэгэхээр одоо энэ хүртэл хамт байсанд баярлалаа. Сайхан амарцгаарай.